За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид бүхэн агаарын чийгшлийг хэрхэн хэмжих талаар авч үзнэ. Тэгэхээр агаарын чийгшил маань бидний ахуй амьдрал төдийгүй технологи үйлдвэрлэлд бол маш чухал байдаг. Тухайлбал одоо модон эдлэлүүд байна. За эсвэл технологийн нарийн горимтой орчны одоо температур чийгшлээс хамаарсан ийм одоо үйлдвэрлэлд бол агаарын чийгшлийг байнга одоо хэмжих шаардлагатай байдаг. За ингээд агаарын чийгшил хэмждэг багжийг бол гигрометр гэдэг. За гигрометр нь хэд хэдэн төрлүүд байдаг. За жишээлбэл миний энд байгаа энэ бол электрон гигрометр байна. За мөн энэ жишээлбэл яг гэхээр хялгасан гигрометр гэж байна. За энэ хялгасан гигрометр маань бол хялгас буюу одоо энэ үсний агаарын чийгшлээс хамааран урт нь өөрчлөгдөх ийм одоо шин чанарт үндэслэгдэн бүтээгдсэн байдаг. За тэгвэл бид бүхэн энгийн одоо гэрийн температурыг хэмждэг хоёр одоо булцууд ийм термометр байхад агаарын чийгшлийг бас хэмжих боломжтой. За ингээд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр хоёр булцуутай ийм яг хоёр термометр. За мөн биднэрт нэг аяг ус хэрэг болно. За мөн ус хийх жижиг сав хэрэг болох юм байна. За дээр нэмээд биднэрт яв нойтон салфетик хэрэгтэй. За тэгэхээр бид бүхэн мэднэ бид нар угаасан хувцсаар хатаадаг, дэлгэж хатаадаг. Тэгэхээр ингэж угаасан хувцсыг дэлгэж хатаахад хувцс маань орчноос дулаан авч өөрийнхөө агуулгаж байгаа усыг ууршуулах замаар хуурай болдог. Энийг болохоор бид нар явахаар хувцс хатах гэдэг. Тэгэхээр яг энэ шин чанарт үндэслэгдсэн ийм одоо хоёр термометр ашигласан агаарын чиг хэмжигчийг психрометр гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ психрометр маань түрүүн багш нь хэллээ хувцс хаттагтай яг адилхан ийм шин чанараар ажилладаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нарт яг үхээр хоёр термометрийн нэгийг нь бид нар сайтар норгох ёстой. За ингэхдээ байнгын ийм нойтон байх ёстой. Тийм учраас түүнийг болохоор бид нар нойтон термометр гэж нэрлэдэг. За ингээд байнгын нойтон байхын тулд бид нар энэ нойтон салфетик ашиглаж байгаа. Тэгэхээр энэ нойтон салфетикаар нэг термометрийн булцуу сайтар ороож өгнө. За агаартай харилцахгүй байхаар битүү орох ёстой. За нөгөө термометрийг бол хуурай термометр гэх. Тэр нь болохоор орчны температурыг хэмжих ийм зорилттой байх. За ингээд бид бүхэн булцууг сайтар ороож өгсөний дараа булцууга байнгын нойтон байлгахын тулд энэ нойтон салфетикний эхлэгдээгүй үзүүрийг устай аяганд дүрж орхино. За ингэснээр юу болох вэ гэхээр энэ нойтон салфетик маань орчинд чигээ алдаад хатах ёстой. За ингэж хатахын тулд яах ёстой вэ гэхээр ууршилт явагдана. За ууршилт явагдахын тулд тэнд тодорхой хэмжээний дулаан шаардлагатай болно. За энэ дулаанаас үүдсэн термометрийн заалт яг буурдаг. Ингээд термометрийн заалт буурснаар хоёр термометрийн заалт ялгаатай болж өгнө. За ингээд энэ температурын орчны температур болон энэ нойтон термометр хоёрын заалтын зөрүүгээр бид нар агаарын чигийг тодорхойлдог байгаа. За ядуулъя. За энд бол бага усыг орхичихно. Тэгэхээр энэ усандаа бид нар нойтон термометрийнхаа булцууг ороосон нойтон салфетик ингээд дөрөөд өгч. За ингэснээр энэ салфетик маань капилляр хоолой үзэгдэл буюу энэ салфетик маань хурааших тусмаа эндээс ус уугаад ингээд байнгын чихтэй байна гэсэн. За тэгэхээр энд болохоор яг үгээр салфетик маань байнгын нойтон байна. Тэгэхээр энэ салфетик дах одоо ус уурших үед
энэ булцууны термометрийн заалт яг буур. За ингээд энэ хоёрын зөрүүгээр, заалтын зөрүүгээр бид нар яг агаарын чигийг хэмжих юм аа. За ингээд ажил энд яг мэрэгжлийн одоо психрометр маань бол зориултын энэ хөргүүрийн сенстэй байдаг. За тэгэхээр бид нар бол ийм сенсгүй байгаа учраас энийг термометрийн заалт докторчтол хүлээнэ. Ерөнхийдөө нэг 10-аас 15 20 минут бол хүлээх шаардлагатай байдаг. За ингээд температурын зөрүүг үүсэж явах ёстой. За энийг харъя. За агаарын температур, за орчны температур бол яасан байна? 22 градус байна. За манай психрометрийн заалт бол юу болсон байна? Нойтон термометр бол 26 байж гин. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр би түрүү булцууг нэлээд гараараа барьсан. Тийм учраас яг надаас шилжсэн дулаанаар энд бол нэлээд өндөр байна. За ингээд хэсэг хугацааны дараа энэ буурах юм аа. За одоо тэгэхээр бид нарт дараагийн асуудал гарч ирнэ. Юу гэхээр энэ хоёр термометрийн заалтын зөрүүг ямар байвал одоо чийгшлийг хэд гэж үзэх юм бэ гэж. Тэгэхээр энийг болохоор яадаг вэ гэхээр психрометрийн хүснэгт гэж байдаг. За энэ психрометрийн хүснэгтийг ашиглан бид нар чийгшлийг тодорхойлдог. За психрометрийн хүснэгтэнд хэвтээ энэ эхний энэ мөрөнд болохоор юу байх вэ гэхээр хуурай ба чийгтэй термометрийн заалтуудын зөрүү энд байх нь. За доошоо энэ баганд болохоор хуурай термометрийн заалт буюу орчны температур байна. За тэгэхээр жишээлбэл манай дээр бол яг уу гэхээр дасгалгааны температур ерөнхийдөө 22 градус байдаг. За тэгвэл 22 гэж үзэх юм бол эндээс юу байх нь? Энэ хоёр термометрийн заалтын зөрүү хэрвээ 3 байх юм бол бид нар яг агаарын чиг 77 гэж үздэг. За хэрв хоёр термометрийн заалтын зөрүү 10 байх юм бол яг доошоо гүйлгэж харъя 31 байна гэж үздэг юм. За тэгэхээр агаарын чиг бол ерөнхийдөө хүний хувьд хамгийн тааламжтай агаарын чигшлийг бол 56% гэж үздэг. Тэгэхээр энд 56% гэдэг маань бол юуг илэрхийлж байгаа вэ гэхээр агаар дахь усны одоо эзлэх жинг бол зааж байгаа. За тэгэхээр бид нар энд харьцангуй жинг зааж байгаа. Тэгээ энэ юу хэлж байгаа вэ гэхээр бидний энэ психрометр бол агаарын харьцангуй чигшлийг тодорхойлдог юм одоо багж байгаа. За үүнээс гадна бас агаарын бас үнэмлэхгүй чигшил гэж байдаг. Тэр нь бол 1 м куб агаар дахь усны массыг шууд авдаг байгаа. За энэ нь бол ихэвчлэн ашиглагддаггүй. За практикт бол ихэвчлэн энэ харьцангуй агаарын чигшлийг бол авдаг байгаа. За ингээд хэсэг хугацаанд хүлээх юм бол энэ термометрийн заалт бол буух юм аа. За ингээд бид нар агаарын чигшлийг хялбархан энгийнээр хэмжих боломжтой юм аа.